Одоо та бүхэнд онцлог мэдээлэл хүргэе. За тэгэхээр Улаанбаатар хотын баруунаас зүүн чиглэлийг холбосон нийтдээ 32 км урттай туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил бол 3 дугаар сарын 15-нд эхэлсэн. За энэ туулын хурдны замын бүтээн байгуулалтын үеэр нийтдээ 9.8 км-ийн урттай гүүрэн байгууламж барьна. За мөн дээрээс нь 7 байршилд түнэл байгуулахаар төлөвлөсөн байна. За мөн энэ одоо туулын хурдны зам нь нийтдээ 6 игнэ ийм хурдны зам байна гэсэн ийм эрхэд төлөвлөгөө бол гарчихсан. За ингээд бүтээн байгуулалтын барилгын ажил нь эхэлчихсэн явж байгаа хэрэгэ. Нийт төсөв төртгөн 2.3 их найт төгрөг. За энэ онд буюу 2026 онд төсөвт 800 тэрбум төгрөгийн суулгаж өгсөн байна. За энэ дундаас нь төсвийг нь салгаад харах юм бол нэмзүүртийн албан татварт 207 тэрбум төгрөг, гүүрэн байгууламжид 1.3 их найт төгрөгийн. За авцаамын өртөгт нь бол 581 тэрбум төгрөг зарцуулахаар харж байгаа юм байна. 1 км хурдны авцаамын төсвийг нь тооцоолж харах юм бол 14.7 тэрбум төгрөг зарцуулж байна гэж үзэж байна. Тухайн туулын хурдны зам ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын автозамын төвчрөл 30% буурах нөлөөтэй. За мөн дээрээс нь төвчрөл зарцуулж байгаа. За алдагдсан боломжийн өртөг гээгдэх. За жилээр тооцоолох юм бол 3 их найт төгрөг бол хэмнэх боломж үүснэ гэж албаныхан үзэж байна. Гүүрэн байгууламж 10 км, дээрээс нь 23 км 6 игнэ замтай. Тэгэхээр 6 игнэ замын төсвийг бол манайхан километрийн тэрбум төгрөг байдаг хөдөө орон нутгийн замтай харьцуулаад байгаа шүү. Тэгэхээр энэ 6 игнэ зам маань 3-4 м өндөр далангаар явж байгаа энэ байршил дээр бол үзэх юм бол газар шорооны ажил бол маш их явж байгаа. 4 сая метр куб газар шорооны ажил орж байгаа. За мөн 18 см зам асфальт бетон хүчлэлтээр явж байгаа. Энийг манай нийслэлчүүдээс зөв ойлгох хэрэгтэй байна. Янз янз байгаа. Толгой дардаа юуш буюу одоо содоо орлоос гэмтлийн имлэг хүрж байгаа автозамын 1 км замын өртөг ойролцоогоор дунджаар 21 тэрбум төгрөгөөр босч байна. Туулын хурдны зам маань бол ер нь 14.7 буюу 15 тэрбум төгрөгөөр босч байгаа жишээтэй. За захим сүлжээнд бол туулын бургасыг устгах гэсэн мэдээлэл гарсан. За туулын хурдны замын ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар трасс болон баган тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдээр бургасыг холдуулж шилжүүлэх ажил хийгдэхгүй гэдгийг албаныхан мэдээлсэн юм а. Нийт трассын уртад 10 м өргөн түр зам гаргахаар ажиллаж байгаа юм байна. За үүний үндсэн дээр төмөр бетон суурийн ажлууд хийгээд явна гэсэн албан мэдээллийг бол өнөөдөр албаны хүмүүс за нийслэлийн удирдлагууд өгч байна. Хурдны замын бүтээн байгуулалтад нээлттэй цонгон шалгаруулалтаар бол явуулаад за Хонконгийн компани шалгарсан байна. Нээлттэй тендер цонгон шалгаруулалт зарлагдсан. Тендер шалгаруулалтанд маань 4 компани оролцсон. Тэгээ Хонконгийн Hawaiian General Construction компани маань шалгараад одоо барилгын ажил явуулж байгаа. Манай нийслэлийн төсвийн орлого бүрдэхгүй тасалтаад сангийн яам манай төвлөрүүлсэн ч гэсэн мөнгийг маань зарцуулахгүй хязгаарлаад байхгүй л би ерөөсөө айгүй том амлалт өгж шít Улаанбаатарчуудаа эх оны би камер руу орж байгаа дээ. Эх оны 27 оны 7 дугаар сарын 1-ээс өмнө туулын хурдны замыг хэсэгчилж зорчихсгийг нээж зорчуулна. Харин 2028 онд бол бүрэн одоо нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж дууссаны дараагаар бүрэн хэмжээгээр ашиглалтанд өгнө гэсэн тайлбар өглөө. За Улаанбаатар хотод өмнө огт өрнөж байгаагүй за нийтдээ 32 км-ийн урттай хурдны замын бүтээн байгуулалтын ажил бол ийхүү өрнөж явж байгаа. За тухайн хурдны зам нь бол асфальтын үйтэй 6 игнэтэй гүүрэн байгууламжтай, үрийн далантай цогц хурдны зам гэдгээрээ онцлогтой байна.